За дараагийн буюу хамгийн сүүлийн хэсэг маань болохоор editing буюу одоо тухайн мэдээлэл рүү орох, хандах тийм командуудыг бол харуулдаг. За эхний команд маань ямар команд байхаа гэхээр автосом гэдэг команд байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр автоматар тухайн тоонуудын нийлбэрийг олно гэсэн. За нийлбэрээс гадна дунджийг олох, тухайн тоонуудыг тоолох, хичнээн ширхэг тоо байна гэдгийг тоолох. За хамгийн их болон бага гэдэг ч юм уу тийм гих мэтчийн функцүүдийг автоматар олох боломжтой гэсэн. За магадгүй дүүргүүдээр байгаа иргэдийн тоонуудын нийлбэрийг хэдүүлээ олъё л да тийм. Тэгэх юм бол яг нийлбэрээ гаргах нүдэн дээрээ курсороо хажаад тэгээд автосом гэдэг команд дээр дарахаар самыг автоматар олж байгаа гэсэн. Тэгэхээр 20 60 40 40 20-ийн нийлбэр болохоор 180 гарч байна гэсэн үг тийм. За гэх мэтчлэнгээр ингээд олох боломжтой. За түүний дараагийн команд маань болохоор fill гэдэг команд байгаа. За fill гэдэг команд маань болохоор одоо тухайн мэдээллийг хажууд нь ч юм уу доор нь ч юм уу те доошоо нь одоо хуулж тавих гэсэн юм команд байгаа. За магадгүй 20 гэдэг тоо хэдүүлээ доотлолт нь хуулаад тавь те. Гэх юм бол down гэдэг доотлолт нь яг ижилснээр болж байгаа те. За баруун гар талд нь хуулъя гэх юм бол right гэдэг зонгот нь гэдэг ч юм уу те. Дээдлэлт нь хуулъя гэх юм бол за баруун талд нь хуулъя гэх юм бол ингээд гарах боломжтой. За одоо түүнээс гадна ямар командууд байж болох вэ гэхээр зоотолт нь clear гэдэг команд байдаг. За clear гэдэг команд болохоор тухайн нүдэнд байгаа мэдээлэл эсвэл тухайн талбарт байгаа мэдээллүүдийг арилгах гэсэн үг тийм. За ингээд clear гэдэг рүү орохлоор clear all гэдэг команд байна. За энэ бол тухайн нүдэнд байгаа бүх юмыг устгана гэсэн үг. Тухайн одоо форматтай байна уу, одоо томьёотой байна уу, эсвэл линктэй байна уу, hyperlinkтэй байна уу гэх мэтчлэнгийн бүгдийг нь устгана гэсэн үг тийм. За clear all хэмжээний энэ бүгдээр устчихна гэсэн үг. За түүний дараа болохоор зөвхөн тухайн одоо нүдэнд их мэдээллийн форматыг устгах буюу харагдах байдлыг устгах. Тэрнээс одоо юу гэдэг тухайн тоог бол устгахгүй гэсэн үг. За магадгүй ингэж будаад тэгээд илүү одоо улаан өнгөтэй болгоч тоогоо тоо мэдээлэлтэй. За тэгэх юм бол зөвхөн форматыг найруулахаар яг гэх юм бол зөвхөн форматыг найруулж байгаа хэрнээ 20 гэдэг тоон бол хээр үлдэж байна гэсэн үг тийм. Clear all гэх юм бол бүгдээр устж байгаа гэсэн. Яа тэгэхээр юм ялгаатай байдаг ахна. За контент гэдэг нь тухайн мэдээллийг устгаж байгаа. Гэхдээ харагдах байдлыг устгахгүй гэсэн. За магадгүй ингэж бодчаад хэдүүлээ контентийг устгах гэх юм бол зөвхөн контентийг устгаж байгаа. Гэхдээ харагдах байдал буюу одоо нүдийг буцсан будаг маань өөрөө устгахгүй гэсэн үг шүү дээ. За энэ дээр жишээлбэл 45 гэж биччихвэл тухайн 45 гэдэг маань өмнө нь яаж буцсан бэ гэдэг байдлаа хадгалж байгаа гэсэн үг. За зөвхөн комментиг устгах, зөвхөн hyperlink буюу одоо тухайн нүд талбар нь ямар нэгэн өөр хэсэгтэй холбогдсон бол тэр линкийг бол устгахнаа гэсэн ийм командууд байдаг байна. За дараа нь болохоор sort and filtering гэж байдаг. За sort and filtering гэхэлэр sort гэдэг нь өөрөө эренблэх гэсэн үгтэй. Тэгэхээр багаас нь их рүү, эсвэл ихээс нь бага руу гэсэн ийм хоёр сонголтоор тоо мэдээллүүдийг эренблэх боломжтой. За хэдүүлээ энэ иргэдийн тоо гэдгийг бүгдийг одоо селектлээд авчи, сонгоод авчи. За энэ мэдээллүүдийг бид нар багаас нь их рүү эренблэе. За багаас нь их рүү эренблэе гэдэг командыг дарангууд ийм sort warning гэдэг зүйл гарч ичэн тэ. За энийг expand selection гэдэг дарчна. За энэ юу гэж байгаа юм бэ гэхээр урталт нь байгаа мэдээлэлтэй хамт өөрчилж одоо эренблэх үү гэж асууж байгаа гэсэн үг тэ. За тэгэхээр тэгья гэхээр багаас нь их рүү гэхээр хамгийн бага нь Баянгол дүүрэг, тэгээд Сүхбаатар, Сүмнархан, Налах, за тэгээд Жимгэлтэй дүүрэг гэсэн энэ дүүргүүдээр ингээд эренблэгдэж байна гэсэн. За энэ мэдээллийг хэдүүлээ буцаагаад тэгвэл эхээс нь бага руу гэдэг эренблүү. Одоо эренблэе. Тэгэх юм бол дахиад явлаа. За тэгэх юм бол Жимгэлтэй дүүрэг ихний байранд орж ирээд Налах, Сүхбаатар, Сүмнархан дүүрэг, Баянгол дүүрэг гэж орж ирж байна гэсэн. За түүний дараа болохоор sort custom source гэж байна. За заавал энэ хоёроор эренблэхгүйгээр бас давхар одоо юу гэдэг тоонуудыг давхар одоо ангиллал өгч эренблэх команд гэсэн үг. За иргэдийн тоо гэдэг дотроос бид нар иргэдийн тоогоор нь мөртөнгөөсөө багаас нь эхээс нь бага руу. За түүнээс гадна одоо байршил гэдэг буюу дүүргүүдийн мэдээллээс А-гаас Z рүү буюу одоо
цагаан толгойн хувьсгийн ирэмбэрээ бас ирэмблэе гэсэн юм сонголтуудыг хийж болно гэсэн үг тийм. За гэх мэтчлэнгээр ингээд сонголтуудыг бас өөрөөсөө нэмж категори оруулж ирэх бодлоо бас их боломжтой байдаг байна. За дараагийнх нь нэг зүйл нь юу вэ гэхээр фильтр гэж байгаа тийм. Фильтр гэдэг нь маань одоо шүүх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр фильтрийг сонгоод за би энэ байршил дотроос надад зөвхөн Баянгол дүүргэх хэрэгтэй гэх юм бол энэ хэсгээр дараад зөвхөн Баянгол дүүргийг авч болж байна. За зөвхөн Сүхбаатар дүүрэг болон Сонгонойрхон дүүргийг хоёулын харьяа гэх юм бол энэ хоёрыг авч болж байна. За магадгүй зөвхөн Налахыг харьяа гэх юм бол Налах гэдэг хэсгээр дараад ингээд харж болно гэсэн. За фильтрийг оруулахдаа нэг анхаарах зүйл нь юу гэхээр энэ header буюу толгой хэсэг дээр авчираад тэгээд энэ фильтр гэдэг командыг сонгоно. Тэгэхээр энэ доотлолтод байгаа мэдээллүүдийг фильтрдэх боломжтой буюу шүүх боломжтой болж байгаа гэсэн үг. За дараагийн хэсэг маань юу гэдэг вэ гэхээр энэ find and select буюу хайж олох. За тэгээд идэвхжүүлэх гэсэн командууд байгаа. За хамгийн ихнийх нь бол find буюу хайж олох гэсэн команд байна тийм. За энэ дотроос Excel дотор байгаа мэдээллүүдийг бид нар хайж олох боломжтой. За жишээлбэл налах гэдэг мэдээлэл одоо дүүргийн нэр хаана байгаа юм бэ гэдгийг би хэрэг мэдэхгүй бол энэ дотроос хайж олж болно. Find next гэнгүүт бидний курсор автоматар налах гэдэг нүдэн дээр бол буюу налах гэдэг мэдээлэл дээр буюу D8 гэдэг нүдэн дээр автоматар очиж байгааг л анзаарж байгаа хаа. За Баянгол дүүрэг гэдгийг харъя. За Баянгол дүүрэг дээр чамбал манай курсор мөн адил D11 нүдэн дээр бол автоматар очиж байна. За түүний дараа нь болохоор replace гэдэг команд байна. Өөрөөр хэлбэл бид Баянгол дүүрэг гэдгийг за бүр задлаад бичих те. Баянгол дүүрэг гэж бичих те. За энэ одоо юу гэдэг нь товчилсон байдлаар бичсэн Баянгол дүүргийг одоо дэлгэрэнгүй байдлаар бичсэн Баянгол дүүргээр солио гэж. За салханд бол replace гэдэг дарангууд яах вэ гэхээр бидний Баянгол дүүрэг гэдэг товчилсон одоо үгийг хайж олоод түүнийг дэлгэрэнгүй байдлаар засаад тэгээд одоо юу гэдэг оруулж ирж байгаа гэсэн үг тийм. За тэгэхээр replace find гэдэг командууд маань үл юм байдаг байна. За түүний дараа go to гэдэг команд байна. За go to болон special гэхлээрээ тухайн мэдээлэл дотор байгаа comment tag-ийн зөвхөн одоо талбар дотор байгаа мэдээлэл дотроос өөрөөр хэлбэл comment tag-ийг олж идэвхжүүлнэ. Зөвхөн тогтмол тоо байгааг нь идэвхжүүлнэ. Ямар нэгэн томьёо орсон бол тэрийг нь идэвхжүүлнэ. Зөвхөн одоо ямар нэгэн мэдээлэл гараагүй хоос нүд байх юм бол тэрийг нь идэвхжүүлнэ гэх мэтчлэнгээр юм сонголтууд байдаг. Тэгэхээр энэ бол одоо тухайн өгөгдлөөс шалтгаалаад яг ямар мэдээллийг идэвхжүүлэх вэ гэдэг юм одоо тодорхойлж өгдөг юм командууд байдаг гэсэн. За мөн formulas гэдэг хэдүүлээ хайж үзье тийм. Тэгэхээр энэ шийдэн дотор энэ талбар дотор байгаа мэдээллүүдээс ямар нэгэн томьёо орсон энэ мэдээлэл хаана байгаа вэ гэдгийг хайж олно гэсэн. За formulas гэдэг тэнгууд манай курсор автоматар шууд E17 гэдэг нөт рүү ирж байна. За энийг яагаад шууд энэ дээр ирж байгаа гэхээр E11 дээр нэмхийн 50 буюу ямар нэгэн байдлаар томьёо орсон байна гэсэн үг тийм. Тийм учраас шууд томьёотой нүдийг нь хайж олж байна гэсэн үг. За түүний дараа comments гэж юм тийм. За comments гэдэг маань болохоор одоо юу гэдэг нь тухайн мэдээлэл дээр та эргэж харах шаардлагатай бол комент үлдээчдэг тийм. Комент үлдээх юм бол энэ хажуу талынх нь дээдлийн буултан дээр юм улаан одоо гурвалжин гарчдаг гэсэн үг. За comment дээр байгаа мэдээллийг хайж олъё гэх юм бол find and select дотроос comment гэдгийг хайж байгаа гэсэн. Тэгэхээр курсор маань автоматар тэр нүдэн дээр очино гэсэн үг. За түүний дараа condition formatting гэж байна те. Condition formatting гэхлээр бид нар өмнөх зааврууд дээр үзсэн condition formatting гэсэн тийм юунуудыг нүд талбаруудыг бол олох боломжтой. За эндээс хэдүүлээ юм gradient хийж condition formatting хийж үзье. За тэгэхээр condition formatting ингээд очихоор энэ хэсэг талбарыг идэвхжүүлж байгаа. Тэгэхээр энэ хэсэг талбар дээр бид нар одоо нөхцөл форматын буюу одоо condition formatting бол өгсөн байна гэдгийг нь харуулж байгаа гэсэн үг. За мөн constant тоонууд за шилжүүлэн дээр 20 гэж биччихье те. За 20 гэдэг маань өөрөө одоо ямар нэгэн тоо те юм томьёо байхгүй тогтмол тоо. За constant гэхлээр энэ бүх тоонууд маань constant тоонууд байх шүү. Мөн 20 гэдэг маань өөрөө тогтмол тоо байх шүү гэдгийг илэрхийлж байгаа гэсэн үг.
За data validation гэдэг хэсэг маань data гэдэг таван дотор байдаг. За энэ хэсэгтэр орж ирсэн одоо үйлдэлүүдийг хийсэн нүднүүд нь хаана байна гэдгийг хайж болох юм бол энэ data validation гэдэг хэсэгтэр сонгодог байх нэ. За мөн object get insert гэсэн дотор байдаг. За ийм тусгай үйлдэлүүд байна. За тэр үйлдэлүүдийг хийсэн тохиолдолд энэ хоёр command маань идэвхжихнэ гэсэн. За мөн selection pane гэдэг хэсгийг сонгох юм бол яг ямар одоо үгүй мэдээллүүдийг сонгох боломжтой вэ гэдэг нь бол энэ selection pane гэдэг хэсгээр бол гарч ирдэг байх нэ. За ингээд editing буюу одоо тухайн мэдээллийг хайж олох, сортлох, автоматар одоо нийлбэрийг нь олохтой холбоотой командуудыг эзлэе.